Хонконгийн харахны үр шиг орон сууцнууд. Та энэ бицс газар шиг жижигхэн орон сууцнд бүхэл насаараа ямар ч хувийн орон зайгүй амьдарч чадах байсан уу? Төсөөлгөж бэрх байгааз. Тэгвэл Хонконгийн ард иргэд яг ийм нөхцөл байдалд амьдардаг. Харин яагаад ийм байдалд хүрв гэдэг нь их сонирн. Хонконг улсын орон сууцнууд нь хэд өндөр үнэтэй байдгаас гадна амьдрахад маш өндөр өртөгтэй байлээ. Бодоод үзээ л та. Энгийн орон сууц нь хэд дундаж орлогоосоо 20 дахин өндөр байдаг. Үйл хөдлөх хөрөнгө борлуулагчид дунджаар 50,000 $50,000 ашиг олдог гэж үзвэл дундаж орон сууцны үнэ 980,000 $50,000 үнэ өртөгтэй гэсэн үг юм. Ийм өндөр үнэтэй байхад ард иргэд хаана амьдрах юм бэ гэж та бодож байгаа хэл та. Ерөнхийдөө тэд харахны тор шиг газар л амьдардаг. Идгмээргүй сонсогдож байгаа ч энэ бол бодит байдал. Эдгээр тороор тусгаарлагдсан жижигхэн орон сууцнд за орон сууц гэх нь хаашаа ч юм дээ. Энэ жижигхэн орон зайд нэг хүн амьдрахад зориулагдсан ба тухайн барилгад нь аль болох олон хүн амьдруулахын тулд ингэж хувааж өгөхөөсөөр аргагүй болжээ. Гэвч эдгээр жижигхэн орон зай үнэн хүртэл цаг тутамд өссөөр байгаа нь тун сонин. Хонконг улсын 1000 ард иргэд нь 7-оос 13 м2 орон зайд амьдардаг. Энгийн машины зогсоол нь 11 м2 гэж үзвэл энэ үнэхээр санаанд багтамгүй сонсогдож байна. Түүнчлэн оршин суугчид нарны гэрэл бараг үздэггүй бөгөөд цонхтой ойр зай худалдаж авсан хүнд л энэ боломжтой зүйл юм. Монголд байдаг дундаж нэг өрөө байрыг 8-аас 10 хуваасандаа тэнцүү жижиг орон зайд 2 хүн хүүхэдтэй зүг амьдарч байгаа тохиолдолч бий. Энэхүү жижиг орон зайд ор болон ширээ хоёр багтдаг бөгөөд өөр тавилга байрлуулна гэж санснаж ирэггүй. Харин дор хаяж 8 айл дунд 1-0 нэг галтгаа байхаар тусгаж өгчээ. Ингэснээр мөнгө хэмж байгаа бөгөөд нэг айлын амьдрах байранд 8 хүн төлбөрөөр хуваан төлнө гэсэн үг. Тэгвэл ард иргэд нь ингэж харах шиг чихэлдэн амьдарч байгаа гол шалтгаан газрын өмсөлж болох уу? 7 сая гаруй хүн эдгээр өндөр давчуу барилгуудад чихэлдэн байгаа нь үнийн өсөлтөнд ихээхэн нөлөөлдөг. Хонконгийг эгц дээрээс нь харуул барилгууд маш шивүү баригдсан боловч ногоон байгууламж ихэнх газар эзэлжээ. Газрын албанаас гаргасан судалгаагаар Хонконгийн газар нутгийн 75.6% нь хөгжингүү бус зогсон байдалтай бөгөөд ихэнх нь хад чулуу ихтэй хэд налуу газар байдгаас барилга барих боломжгүй байдаг байна. Гэвч орчин үеийн барилгын мэргэжлүүд болох Паул болон Жон нар хэлэхдээ газрын хомсдол үнийн өсөлтөнд ямар ч нөлөөгүй гэж хэлсэн. Тэд үнийн өсөлтөнд хүргэж байгаа томоохон асуудал нь газрын муу төлөвлөлт гэж үздэг бөгөөд Хонконгийн газар нутгийн 3.7% орчим л орчин үеийн барилга барихад зориулагдсан төлөвлөгдсөн байна. Энэ тоо баримтуудыг сонсох төдийл дотор бачуудмаар санагдаж байна. Харин назаар манай бас арай юм давчуу жижиг юм шиг юм да. Ард иргэд маань хоттой төвлөрхийн оронд агаар орчин сайтай бөгөөд үйлчлэгээндээ ойрхон газар оршин суух хүсэлтэй болсон. Эдгээр нөхцөлийг бүрдүүл шинээр баригдаж байгаа олон хотгонууд байгаагаас энэ удаагийн дугаарыг ивэнтгэж байгаа G-Villa хотго нь таны гэр бүл зориулсан бүх нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог үлээ. Хэрэв та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол видеоны description хэсэгт байгаа Google формыг бүгэлж утсаа үлдээж болно. Энэхүү дугаарыг үзснээр та нэгэн онцлогтой байна. Тэрхүү Google формоор та бүгэлсэн байхад энэхүү хотгонд нэлээдгүй хэмжээний хямдралтай үнээр орох боломжийг бүрдүүлж байгаа юм биш үү? Ингээд энэхүү дугаарыг бэлтгэхэд G-Villa хамтран ажиллалаа. Ингээд буцаад Хонконг руу очицгоё. Машины зогсоож жижигхэн газар амьдарч байгаа дараагийн шалтгаан нь Хонконг улсын засгийн газар бүх газраа өөрсдийн мэдэлд байлгадагт орчиж байгаа юм болоо да. Засгийн газар бүх газраа эзэмшихээс гадна 50 жилийн турш хөгжүүлэгчдэд дуудлага худалдаагаар зарж байгаа лээ. Хамгийн өндөр үн хэлсэн газрын гэрээг өөрийн болгох ба ихэнх газруудыг хятад улсын хөрөнгө оруулагчид худалдаа авсан. Мэдээж дуудлага худалдаа учраас нэг газрын үнэ гэхэд тэнгэрт толтол өсөх нь ойлгомжтой. Ингээд худалдаж авсан газартаа үйл хөдлөх барьж хэд өндөр үнээр зах зээл борлуулалт хийхээр ард түмэнд маш хүндэл тусах нь ойлгомжтой шүү дээ. Газрын хомсдлуулан эзэмшлийн асуудлаас гадна татварын асуудал энэ байдалд маш их том нөлөө үзүүлж магадгүй. Хонконг улсын татварын хэмжээ нь маш бага буюу боломжийн байдаг. Ялангуяа бизнес эрхлэхэд маш таатай татварын системтэй байдаг. Ингээд л үйл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид татварын таатай нөхцөлийг ашиглан байшин барилгыг дураараа буюу зах замбараагүй өндөр барьж гисэн. Түүнчлэн засгийн газар нь эдгээр үйл хөдлөх хөрөнгүүдээс ихэнх орлогоо хийдэг болж таарч байгаа юм. Газраа өндөр үнээр зарцж байгаа юм чинь татвараа өндөр тогтоох шаардлагагүй гэж бодсон байгаа л да. Түүнчлэн сонирхолтой баримт дурдах юм бол Хонконгийн чөлөөт зах зээл дэлхийд номер 1 чигсдэг. Татвар байгаагаас шууд л хамгийн чөлөөт зах зээл болчихдог нь их сонирн байгааз хэдий бага татвар Хонконгийн бизнесийн зах зээлд маш сайн боловч ард иргэдийн хувьд эсэргээрээ там болон хувирсан. Эдгээр орон сууцнууд нь эрүүл мэндийн чанарын шаардлага огт хангаагүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн асуудалтай иргэдэд ихээхэн хохирол учруулдаг. Агаар зарцуулалтын хувьд нэг л хүн амьдрахад тохиромжтой бөгөөд сарын төврөөс нь 2100 Хонконг доллар буюу Монгол мөнгөөр 926,000 төгрөг байна. Засгийн газар энэ асуудалд маш удаан арга хэмжээ авч байгаа бөгөөд жил бүр шин төсөл батлагддаг боловч үр дүнгээ өгч байгаа нь маш зөвхөн. Харин энэхүү тааруу нөхцөл байдал үүссэн Эрик гэх залуу маш том боломжийг олж харсан байна. Нэгэн тийм давчуу газарт амьдрахаас өөр аргагүй болсон тул цэвэрхэн тав тухтай байх тал дээр анхаарч эхлэв. Тэрээр капсул буюу битүүмжлэлтэй орон сууцнуудыг бүтээж боломжийн үнээр борлуулж гисэн. Хэдий орон зай хувьд ялгаагүй боловч ариун цэврийн стандартыг хангаснаас гадна хувийн орон зайг илүү чухалчжээ. Түүнчлэн хосууд хоёулаа цуг амьдрах боломжтой болгосон маш том давуу тал болсон аж. Гэвч энэ Хонконгийн орон сууцны асуудлыг шийдэхгүй бөгөөд харахны туршиг орон зайг арай тав тухтай болгон шинжилсэн ядмаг хөлбөр мэт санагдаж байгаа. Ингээд энэхүү дугаартай G-Villa хотгон хамтран ажиллалаа. Та бүхэн видеоны description хэсэгт байх Google формыг бүглэн утсаа үлдээснээр энэхүү хотгоноос нэлээдгүй хөнгөлөлтөө үнээр худалдаа авах боломжийг та бүхэн санал болгож байгаа лээ. Заавал худалдаа авахгүй ч гэсэн та бүхэн ирж сонирхох боломжтой ямар ч гэсэн утасныхаа дугаарыг үлдээгээрэй. Би тань руу залгая.